Үр онох ухаан агуул хаймын шатан үр гих учгийг тайлав. Эзэн Чингис хааны 5 охин мөн төр барилдсан 4 бэр нь бултаараа эх орон байгальд дэлхий үр гих хатан ухааны онолын зангилаан дээр хамаарагддаг. Үр хэмээх чинь эцэг эх гаруулуудынхаа амин мөн чанарыг ирээдүйн хажуухаа хувь заяатай холбогч энэ л бяцхан хүүхдийг нэриднэ. Түүнийхээ өнгөрснийг ирээдүйд хэрхэн өвлүүлэн үлдээх, ур ухааныг одоо өвлүүлэн өгөх ёсыг хатан хүмүүн заавал дагах учиртай. Им хүмүүн ургаа амьдрах чадaltaл болгож байвал болно. Гэвч хатан хүмүүнээс үүнээс илүү хувь заяа, эрх мэдлийг энэ орчлон нэхэж байдаг. Тиймээс үрээ амьдрах чадалт болгохоос гадна бусад амьд биесийг хамгаалж хайрлах ухаанд чиглүүлж сургах учиртай. Эгэл харц гаруултайч бай, ихэс дээдсийн гаруултайч бай, аль нь ч байсан хатан нэр зүүсэн л бол хаан ширээ хамаг Монголынхон төлөө үүрэг хүлээсэн учраас үрсээ энэ учигт хэлхэнд хэслэн тэм заяатай холбоснороо тэдний өмнө хариуцлага хүлээх учиртай. Нар, сар, сүүн их, амтан, мангтай 6 амин ихийнхээ өмнөөс зүйтэй байх учгийг заана. Энэ ухааныг хатан хүмүүний үрдээ сургах сойрхох ухаан гэнэ. Үрсэд нарт сартын явдлыг нь таниулан мэдүүлнэ. 1. Нартын явдал гэдэг нь андлах ёс. 2. Сартын явдал гэдэг нь ураглах ёс болно. 3. Сүүн амин хэмээх нь явдал бол энэ биеэ хэрхэн яаж жаргаж, хэрхэн яаж зовоож явдгийнх нь учгийг тайлна. 4. Амин явдлыг учиглах буюу эцэг дээд өвгүүдийн ариун онгод энэ төрлийн амин сүлдэн ирээдүйн хажийн хувь заяа энэ 3-ын дунд хариуцлага үүрэгч болгож сургах учиртай. 5. Амтан мөн чанарын өмнө их нутагтаа эзэн болсон мангтай бид зэрэгцэн орших 4 хөлтөн бүхний цэнгэл жаргалыг өөрийн бие дээр өрөн энхэн биеэсээ тусыг хүртэж тэрхэн биеэрээ тусыг хүргэж аж төрдөг билээ. Тиймээс 4 мөчтнийг бас хэрхэн яаж жаргах ухааныг сургах ёстой. 6. 2 мөчтөн болох мангтай бид өөрсдөө хэрхэн яаж жаргаж цэнгэж ардаа хөтөлж ахуйгаа тэгшлэх ухаанаа үр хойжтой өвлүүлэн заадаг нь хатан хүмүүний ухаан. Үрсдээ хүлээх үүрэг болно. Харуухыг хаа мэдэж, онохыг ард ондог. Жайгаар зүвийг сэтгэж, зүйтэйг урлаж байх ур ухааныг мөн өвлүүлэхийг хичээнэ. Хаан хатан төрмөл их заяатан бишээ. Гагцхүү даах чадлынхаа хэрээр эзэн эрхээ эдлэгч мангтайн төрлөл юм. Хаан хатан заяа хэмээвэл эцэг өвгдийн буян тэр. Энэ биеийн мэдлэгийг нь эрэх заяаны түшигтэн тулган урлагчийг л өгүүлж байна. Онол нь товчхондоо энэ болно. Бид үүнийг нь задлан ухаглаж үр хүүхдтэй заана. Хамагтай анх өвлөгдөн ирсэн онох ухаан нь энэ болоо. Нартын явдал гэдэгт нь яг юу багсраах вэ? Сартын явдал гэдэгт нь юу учиглах вэ гэдгээс л бидний танин мэдэх, суран боловсрох орон зайд эзэн бидний чиглэх хараа оршин тогтно. За онолтой холбоотой асуултыг асууна уу? Аянгат үр заяа гэдгийг тайлбарлаж өгөөч. Хаймын шатан өөрийн үрийг байгаль дэлхийн үрд гүйцүүлэн сургах арга юм. Хүмүүн бид эцэг эхээс төрсөн бол тэднийхээ энэ ор мөрийн төлөө өөрийн биес мөн тэдний орон байр, өөрийн орон байрыг үргэлжлүүлэх үүрэг бидэнд буй. Иймдээч бид үрийг төрүүлэх учиртай. Им хүмүүн ямартай ч 2 үрийг төрүүлэх үүрэгт аж төрнө. Энэ нь өөрийн им биеийг үлдээх, мөн ханийн эр заяаг түшиглэх 2 хүмүүн заавал төрүүлэх учиртай. Түүнээс олон нь өвөг дээдсийн буян ишиг болно. 2-оос бага үр төрүүлбэл өртөө, 2-оос ихийг төрүүлбэл ачлалтай гэж эрт цагаасаа улбаалan ирсэн түүхтэй. Иймээс Монгол түмэн өөртөө өөр үлдээхгүй тул 2-оос дээш үрийг гал голомдондоо торниулан өсгөж иржээ. Мөн бид нүүдэлчин ахуйдаа түшиж ирсэн учраас
Энэ ариун саваа эрхэмлэн нандинаж, түүнийгээ хамгаалах их ёсон дор эмийг дайн дажинд явуулдаггүй их жишигтэй байв. Харин эм хүмүүн өөрөө хүсэх хаваас дайнд явж болно. Мөн эмийг хамгаалагч эр нөхөр, ах нь, аав нь өдөлбөл өөр нэгэн эр түүнийг хамгаалан аж төрөх ёстой. Эхийн саваа хамгаалах эртний жаягтай улс. Гэвч энэ заяагаа нэцаагаад эр нөхөр нь эхнэртэй гар хүрэх, ижигээ бохирох, охиноо жанчих хаваас эм заяагаа нураагаад өөрийн төрөл гаруулаа үгүй хийхтэй адилхан гэж сэтгэнэ. Иймээс эр нь нөхөд бэрээ голомттой үлдээж үр хүүхдийг нь бусад хөвөө дахт нь даа мэддэг ажгүй. Учир нь эмэл хүмүүн байгаагаас эрийн бяцхан нандныг нь оршоож үр хүүхэд өсөх ардыг бий болгоно. Энэ жаягийг эзэн Чингис хаан улбаа болгож 3 их засаг хөтөлжээ. 1. Эм хүмүүний эд сэлтийг бүү тонож авахыг хориглоно. 2. Эм хүмүүнд хүч хэрэглэж, зодож занжих, шүүн тарчлах, эрүүдэн яллах, цаазлан хорохыг хориглоно. 3-т болбоос эм хүмүүнийг алдас хийх аваас үр хүүхдийг нь голомтод үлдээж, энхэн биеийг нь хөөхвэ гэх учиг болно. Мөн ханилан суух ёс жайганд эзэн Чингис хаан үрэн эхийн үгээс зөрвөл ахсаар шүүлэгдэх вэ. Эр нь үхэж хорогдох хаваас ахас ачилдах вэ. Өөрөөс ихч эмийн гарт цочилж болгоч өөрөөс багын герт бүү цочилдах вэ хэмээжээ. Үүнийг тодорхойлбол бэлэвсэн эм гэж хэлэх учиртай. Хэрв бэлэвсэн эм нь өөрийн дүүгийнх нь байх хаваас ачилдах вэ гэж. Түүнээс бусдаар дүү хүмүүний герт бүү очдох вэ гэжээ. Учир нь ах хүмүүнд хүндлэл ачлалыг дүү заавал хүргэж, хэлэх зархыг дүү очинд золгож сонирдох вэ гэх жаягтай хамсаад болно. Энэ бүхний улбаа нь эх оронд амгалан оршино гэвэл их үрс амгалан оршихуйн мөн чанарт аж төрнөө гэх эзэн хааны хүсэл зоригдол болно. Иймээс энэ нутгийг амуулах сэтгэлд их үрсийг амуулах сэтгэл оршино гэж төвшин сайхан 108 зүйлийн дэгийг нь жаягийг нь түшигтгсэн. Энэ нь их засгаар засаглагдаагүйч ахуй бүрт хэвших жаяг ёс болно. Түүнийг нь бие биедээ үлгэрлэн сургаж, ирээдүйн хойноо зэхихийг ард мэддэхвэ гэж тунхагласан. Энэ бол эзэн Чингис хааны үр ёсны ухаан болно. Энэ ухаанд тулган хатан урсэлж, соён сургах аргуудыг зааж, их өрн 6 зүйлийн амин мөн чанарыг таниулж, түүнд таарах 6 зүйлийн соён сургах аргыг нь өглөөлөн үлдээсэн болно. 1. Нартын цагт өөрийн биеэр үлгэрлэн сургах арга. 2. Сартын цагт өгүүлэн сургах үлгэр домгийн арга. 3. Сүүн сэтгэлд ухуулан жишиглэн сургах арга. 4. Сайн муу амьдын цагт залбирал бишрлэлээр шүншиглэх арга. 5. Амьтан мөн чанарт давтуулан даган үйлдүүлж сургах арга. 6. Хүмүүн мөн чанарт бясалган таниулж ухамсарлуулах арга. Түүнийг удаан бодуулан цэнгүүлэн тус тус аргуудаар үрс олныг сургахыг хатад даажуулжээ. Энэ л онолыг үр мөн чанарын хатан эзэмших онол гэж хэлээд байгаа юм. Мөн энэ 6 зүйлийн сургах аргыг сургах мөн чанараа олсон хатан хүмүүн эзэмшиж чадвар болгох учиртай.